За өнөөдрийн арга хэмжээ бол инхрийн үрс эрүүл тойрноход эцэг хүний дэмжлэг чухал гэсэн ийм урайнд ор зохион байгуулж байгаа. Ер нь дэлхийд дахинд 1992 оноос эхлээд ихэнх одоо хөхний сүгээр хоолтыг дэмжих одоо ингээд энэ арга хэмжээг одоо жил бүрийн 8 дугаар сарын эхний 7 хоногт ингэж үйл ажиллагаа явуулдаг ийм уламжлалтай байгаа. Энэ жилийн хувьд бол 27 дахь жилдээ тэмдэглэж байгаа. За хүүхдийг ер нь хөхний сүгээр хооллох бол маш олон ач холбогдолтой. Хүүхдтэйч тэр, эхтэйч тэр, за бүр эдийн засгийн хувьд ч тэр одоо маш чухал ач холбогдолтой шүү дээ. Тэгэхээр бид нар энийг бол одоо маш олон судалгаагаар дэлхийд дахинд ч тэр Монгол улсын хэмжээнд ч тэр нотолсон байж байгаа. За Монгол улсын хувьд 2016 онд хүн амын хоолт ижилийн энэ 2 удаагийн одоо сүүлийн 2 удаагийн судалгааг одоо 4-р 5-р судалгаа хийсэн байгаа. Эндээс ингээд үзэхэд 2010 оныг 2016 онтой харьцуулахад одоо эхийн хөхний сүгээр хооллох хоолтын хувь хэмжээ буурч ирсэн байгаа даа. Энэ мэн бас одоо ямар зүйлтэй холбоотой байна вэ гэдэг дээр бас судалгаа хийж үзсэн байгаа. Тэгэхээр одоо энэ ихэд гэр бүл хамт олон ажил олгогчдын дэмжлэг тусалцаа энэ дээр бол маш чухал ач холбогдолтой байдаг юм байна. Тэрнээс мэдээж их хүн бол хүүхдэд төрүүлээд хүүхнийхөө сүгээр хооллохыг эрмэлздэг. Гэтэл өнөөдөр одоо бас амьдралын боломж бололцооноос нийгмийн эдийн засгийн нөхцөл байдлаас болоод эхчүүд маань, ээжүүд маань эрт ажилдаа орох бас ийм сөрөг нөлөөллүүд бол бий болж байна. Тэгэхээр албан газрууд маань яах ёстой вэ гэхээр за мэдээж тэр их ажилдаа орлоо гэхэд хүүхдийн одоо хөхөр хооллоход энэ боломжийг гаргаж өгөх ёстой. Ажил олгогч маань одоо хүүхдээ хөхөр хооллох өрөө гаргаж өгөх ёстой юм уу те. За мөн энд бол өнөөдрийн саяны хэлсэн энэ эцэг хүний дэмжлэг энд бол асар их байгаа. Аав хүний үүрэг одоо нэг хүүхдээ эрүүл их өсөн торноход маш чухал ач холбогдолтой. Учираас одоо бид нар бас энэ жилийн арга хэмжээг ингэж зохион байгуулж байгаа. Өнөөдрийн арга хэмжээнд бас аавууд маань маш идэвхтэй оролцож байна. Одонтой ээжүүдийн маань төлөөлөл ирлээ. Залуу аав ээжүүдийн маань төлөөлөл хүүхдтэйгээ ингэж ирж байна. Одоо өнөөдөр бол 6 сар хүртэл хүүхдээ хөхүүлж байгаа ээж нар буюу эхийн сүний хоолт бол 6 сар хүртэл хөхүүлж байгаа 50%. 2 нас хүртэл хөхүүлж байгаа нь бол 49%. Тэгэхээр манай уламжилт байдлаар бол бидний өвөг дээдс өнөөдөр бид нар ч гэсэн бол эхийн сүгээр л хоолж байгаа дээрсэн. Одоо бол импортын одоо орж ирж байгаа сүүний нэгсэндээ инстант гэдэг шүү дээ. Бүтээгдэхүүнээр хүүхдүүдийг хооллох явдал бол их байна. Ялангуяа импортын одоо энэ сурталчилгаа бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа энэ компаниудын сурталчилгаа бол одоо нэлээд үнэмшилтэй байдлаар явдаг учраас эхийн сүутэй яг адилхан гэсэн байдлаар явдаг. Гэтэл бол өнөөдөр эхийн сүг хаач орлуулахгүй гэж үздэг. Тэнд агуулгадж байгаа уураг ялангуяа тэр хүний одоо эхийн сүү тэр амтны гаралтай эхийн сүү тийм ээ амтэн чи бас л их шүү дээ. Гэхдээ гарч байгаа үйлдвэрлэж байгаа тэр тухайн бүтээгдэхүүний одоо пиж өөр шүү дээ. Тэгэхээр энэ бүгдээс аваад үзэхэд бол бид нар эхийн сүү гэдэг бол орлуулшгүй маа гэдэг утгаар нь 6 сар хүртэл бол дан эхийн сүгээр хооллооч ээ. 2 нас хүртэл нь бол бас эхийн сүг бас тасралтгүй өгөөч ээ. Ингийн бол үр хүүхдэд ялангуяа энэ дархлаа тогтох хүүхдийг бол янз бүрийн одоо энэ халдварт болон өвчнөөс урьдчилан сэргийлэх энэ одоо ялангуяа энэ ханиад том уу бас л ийм халдварт өвчнүүдээс бол яг эхийн сүгээр зархлаа сайн тогтсон хүүхэд бол өвчлөх нь бага байдаг. Гэтэл зөвхөн ээж одоо хүүхэд ийм ач холбогдолтой юм уу гэж бас ээжд ач холбогдолтой. Ялангуяа эхийн сүгээр одоо сүгээ сайн хөхүүлсэн ээж бол одоо хөхний хавдраар өвдөх, өндөвчний өвчин одоо бас хавдар өндөвчний янз бүрийн өвчнөр өвдөх ийм өвчл бол бага байдаг. Тийм учраас ээж одоо хүүхэд хоёуланд нь ач холбогдолтой. За нөгөө талаараа бол өнөөдрийн нийгмийн хүүхд нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, эрүүл мэндийн яам хамтраад энэ дэлхийн одоо 8 сарын эхний 7 хоногийг эхийн сүгээр хооллохын өдөр болгон жил болгон тэмдэглэдгийн энэ жилийнх бол ерөөсөө энэ эцэг эхчүүдийн оролцоо, тэр дотроо эцгийн оролцоо, мөн ажил олгогч нарын оролцоог бол бид нар хэлж байна. Өнөөдөр Монгол улсад бол одоо хөхүүл ээжэд бол 4 сар хүртэл хүүхдээ хөхүүлэх чөлөөг бол өгч байгаа шүү дээ тийм ээ. Гэтэл бол өнөөдөр зарим улс оронд бол нэгдсэн үндэсний байгууллагаас 6 сар хүртэл бол чөлөө олгооч ээ. Ингээм бол нөгөө 6 сар хүртэл хөхүүлэх гээд байгаа бидний зөвлөмжийг бол хэрэгжүүлэхэд ач холбогдолтой болно. За нөгөө талаар хэрвээ энэ гээд эцэг их хоёуланд нь адилхан цалинтай чөлөө олгох боломжийг судлаач ээ.
За ажлын байран дээр мөн одоо энэ ээж өхийг нь хөхүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгөөч. Энд ч айхтар хөрөнгө орохгүй. Хэрвээ эхийн сүгээр хооллох юм бол энэ маань 1-3 гэсэн хөрөнгө оруулалтын ач холбогдолтой байна, ашигтай байна. Яг эдийн засгийн мөнгөний бэлэн одоо мөнгөний тооцоо гэхээс илүүтэй ингээд эхийн сүгээр хооллоод үзэх юм бол тэр ээж тэр төрсэн хүүхэд өвчлөхгүй байх. Өвчлөхгүй байснаар орж ирэх эрүүл мэндийн ач холбогдол буюу нийгэмд учрах цат одоо ач холбогдол нь бол яг эдийн засгийн тооцоогоор хийгээд үзэхэд 1-3 гэсэн харьцаатай юм ач холбогдолтой байна гэж үзэж байна. Тэгэхээр хамгийн гол нь нэг төрсэн ээж өөрөө нэг хүүхэд төрүүлсний дараа өөрөө бас их ядардаг, бие организмд өөрчлөлт гардаг. Тэгээд яг хүүхдийн эрүүл мэндийг бол эцэг аль альнийх нь өөрөг оролцоо чухал байдаг. Тэгэхээр сүүлийн үеийн дэлхийн судалгаа байна л да. Хэрвээ дэмжлэгтэй орчинд байгаа тий эхийн асаргаа халамцайтай дэмжлэгтэй орчинд байгаа тохиолдолд ээжүүд бусад эхчүүдтэй харьцуулахад хүүхдээ 2.5 дахин илүү хөхүүлдэг, илүү одоо эхийн сүгээр байжуулдаг гэдэг ийм судалгааны тоо. Тэгэхээр энэ бол мэдээж одоо өөр хүүхдийн эрүүлийг өсөж тоних гэдэг бол гэр бүлийн аз жаргал. Тэгэхээр гэр бүлийг эцэг их хоёулаа одоо бүтээж бий болгодог. Тийм учраас эцгийн хувьд ч гэсэн хүүхдийн эрүүл мэнд бол хамгийн чухал асуудал гэдэг. Ер нь тэгэл дуртай юм хийж те одоо дуртай юм авч явж одоо тэгэж хайр халамжаар дутаахгүй тултал явдаг те. Айл гэр ер нь айл гэр эцэг эхээсээ л хамаарна л да. Бага орчноос хамаарна. Эцэг эхчүүд хоорондоо зөв харилцаатай зөв боловсон байх юм бол хүүхэд ер нь тэр хэвээрээ л явах байх гэдэг. Эцэг эхийн ер нь одоо зан ааш төлөв байдлаас л хамаарах байх та. Би чинь ер нь хаяада тэгээд ажил дээр хон чинь хаяада амарчдаг. Нэг хоноод нэг амарчдаг. Ер нь янз янз л байдаг л та. Тэгээд тэр хооронд л ер нь гэрээсээ холдохгүй те. Ер нь гэртээ байна. Тэгэл ер нь эхнэртэй загнаалаа тэгэл гэртээ байх л дуртай. Эхнэр хүүхдтэй хажууд ер нь. Ой оролцоо байгаа. Айгуу тусалж дэмждэг. Шүм юм бол босоо хуурайлчин. Одоо ч памшталаар хуурайлахгүй л байна. Ер нь бол нэраадан бол уулахаар бол босч аавна. Тэгээ чихмхэн өвдөгд бол байнга аавнлагдаг. Тэгээ айгуу амар тайван байдсан шүү дээ. Тэгээ аав нь ажилдаа оройц үед бол уйлж молохоор би сандраад дээ. Аав байсан үед бол сандрахгүй. Айгуу тайван намхан. Тэгээ хүүхдийн хүмүүжил тэгээд ер нь эцэг хүн өөрөө үлгэр дурайл болоод явах юм бол аюу чухал хэрэгтэй л гэж боддог шүү дээ. Ер нь бол эцэг хүний оролцоо маш чухал. Тэгээд шөнө босоход нь хүртэл цуг босоод ер нь л их чухал гэж бодож байна. Өдрийн арга хэмжээнд оролцож байгаа миний сэтгэл аяг өндрөө. Энэ Монголын мянган одонтой ээжүүдийн төлөөлөл болж энэ дэрж байгаа миний сэтгэл маш их хөдөлж байна. Мэдээж энэ 8 хүүхдийг өсгөхөд маш их хөдөлмөр зүтгэл хэрэг болдог. Бас их хүн хэр эрүүл бие авч явах вэ гэдэг маш их чухал байдаг. Хүүхэд гарах болгондоо маш их эрдэс шимт хичээлэг алдаг. Буцаач тэрийг нөхөж авахд бол их хүнд аяг хүнд хэцүү байдаг. Тэгээд сэтгэл санаа болгон биеийн хувьд их амар тайван байх ёстой байдаг. Энэ бүх үүргийг ирчүүд их үүрч авдаг юм байна гэдгийг л би ханаасаа хараад байгаа. Манай нөхрийг Батбэлэг гэдэг өнөөдөр мэдээж 8 хүүхэдтэй манай хүүхдүүд одоо бүгд сургууль цэцэрлэг оюутан болцгаацаа. Тэгээд нэг айлгын ажилтаа болоод ирж амжсан гоо. Тэгэхээр нөхрийнхөө өмнөөс та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд маш гоё хүлээн авалт намайг өгсөн баярлалаа гэж хэлмээр байна. Цаана 7-8 ч гэж бодож байгаа. Бид хоёр хамтдаа цааны чанарт сууж явсан. За яг чөлөөтэй ярилцлага юм чинь. Сайхан арга хэмжээ одоо миний санаанд яг үнэхээр орохгүй байна. Саяны нээлтэн дээр одоо энэ хүрэлцэн ирсэн ийм дайчин баатарлаг хүмүүс байжээ гэж түүх шаширч гэсэн одоо битсэн байдгаа. Энэ явдал маань сүүлийн үед багасж байгаа юм харамсалтай тоо баримт байна. Одоо хэдэн нас хүртэлж
орчин байдгийн эхийн сүгээр хооллох энэ хувь одоо байнга өсвөл тойрнолтод анхаарал тавьж ирсэн ийм сайхан уламжлалтай арт түмэн юм аа. За бид нар одоо 27 жил боллоо. Монголчуудын хувьд бол их хүүхийг өгсөн гинлээ 5 нас хүртэл өгсөн гинлээ гэж түүх баримт бичгүүдэд энэ жил бүр 5-аас 7 сая хүүхэд 5 хүртэлх насны 5-аас 7 ухааны хөгжлийг дэмжиж нийгэмдээ хэрэгтэй хүн болон төлөвшөж улс орныхаа ирээдүйн зүгээр хоолойгүйгээс болсон ийм тохиолдол бол байгаа юм аа. Ийм учраас та хүн бас адилхан саал нэгдэж байгаа. Иймээс ч одоо эцэг их болоод хэдийгээр та бид өнөөдрийн цугласан тоо баримтууд энэ өдрийн ямар их ач холбогдолтой болох талаар түрүүнд эцэд маань буураад байгаа юм бэ гэхээр мэдээж их хүн би хүүхдэд хөвлөжээд хүүхдээ одоо энэ нөхцөл алжид олгогч маань яах вэ? Амьдрал маань бас ямар байгаа вэ? За тэгээд мэдээж одоо би статистикийн тоо баримтаа маш их юм байна. тал дээр та бүхнийг өнөөдөр бас тодорхой хэмжээгээр бас асуумж ярилцлага өргүүлээч гэж та бүхэн улам их сурталчилж эхийн сүгийн ямар их үр дүнтэй ач холбогдолтой төлөөлөл болсон хүүхдүүд та бүхэнд энэ гэгээлэг өдрийн одоо мэндийг хүргэе. Обчууд бас цаг нэгэн үед нийгмийн юм болов монголчууд маань биеийг бас хамтдаа уншия. Тэгэхүү хандан цаашаа группүүд өнөөдрийн үйл ажиллагаас идэвхжиж бас сошиал медиагаар бас их давлгаалж байгаа. Тэгэхээр зөвхөн